түр наашаа анхаарал хандуулно. За өнөө оройн амгалан гэрээ та бүхний за манай Монгол Шүтэн төвийн одоо сэргийн гэгээлэгч багш шишгэр багштайгаа манай хамтарч ярилцаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. За ноёлон одоо ирж бас ахмадууд маань хүндэтгэл үзүүлж за мөн одоо олон сайхан ном айлдаж ингээд буйны үйл хийсэн байгаа. За нэг хамгийн гол юм болохоор зэрэг манайх та бүхэн мэдж байгаа тийм ээ. Манай гавьяа тамирчин 500 гэж байдаг тийм ээ. Шүрэг спортын анхны өвгөн масчер эмэгтэй. За тэр маань одоо бас орон гэргүй за бас жоохон амьдралын боломж болцоо муутай биеийн эрүүл мэнд бас таарахын ийм байсан. За тэгээд багштайгаа яриад ингээд хүсэл тавьсны улмаас бас хүндэтгэл үзүүлж орон гэр авахт нь одоо бас хандив тусламж үзүүлж ийсэн. За мөн одоо ном уншиж гисэн гэх мэтчлэнгээр манай багш маань одоо 5-7-гийн байшинтай болоо шавнырынхаа хүчээр тийм ээ. Шавныр нь одоо мөнгө цуглуулж ингээд одоо Арчаантын 19 дугаар гудамжинд сайхан үр хөвгтүүдтэйгээ өнгөртгөн сайхан амьдарч байгаа. За ингээд багштай бас тэр сайхан буйныхын үйлс бас амжилт хүсье. Ингээд өөрийнх нь баярлсан талархсныг бас энэ ташрамд одоо дамжуулж байна. За ингээд ерөн зүгээр нэг ном уншаад тийм ээ нэг бидээ будаа тараагаад өнгөрөхтэй гол нь биш энэ соёл гэгэрүүлнэ гэдэг бол тийм ээ бурхныг одоо мухраас сүсгэхтэй биш. За үнэхээр одоо яавал тийм ээ яавал ингэж бид нар юм хямдлаас гарах юм бид нар яавал одоо